За их хөргөлд аврагын бүсээ алдсан Фабрицио Андрежи аврагын хувьд бол Монголын фанатууд болон их хөргөл рүү чиглэсэн нэлээдгүй мессежүүдийг өгөөд байгаа. За өнөөдрийн байдлаар жишээ нь ингээд их хөргөл хаана байна гэдэг ингээд монгол хэл дээр пост оруулаад видео хийгээд ингээд хайж байгаа байдалтай байгаа. Энэ залуугийн хувьд бол 2019 оноос хойш Таиландд Пхукетэд яг Tiger Muay Thai баг дээр байрлаж бэлтгэл сургалтад хийдэг. За тэгээ найз охинтой болоод гэр бүлтэй болоод одоо Орцоолог нуусан Владивосток буюу одоо энэ хамгийн зүүн захын одоо хил дээр амьдарч байгаа эхнэрийнхээ гэрт очсон яг цас орцсон хэсэг дээр очсон бичлэгүүд хийгээд байгаа харагдана лээ. Ер нь бол хариутлааныг маш их хэмжээгээр хүсэж байгаа. Тэгээ энэ хариутлаан заавал болох ёстой. Тэгээд Монголын фэнүүд сүүлийнх нь зурган доор ингээд маш их олон комментуудаар орж ирсэн учраас сүүл бас нэг видео хийчихсэн байсан. Тэн дээр болохоор би Монгол руу очино. Илүү олон үзий ядагч нартай нүүр тулмаар байна гэсэн зүйл хэлж байгаа. Нэг өсөндөө энэ хөргөлийн хариутлааныг за Монгол улсад эх оронд чинь талбай дээр чинь хийя гэж байна. Экс аврагын хувьд бол их хөргөлтэй нутаг дээр ч очиод тулалтья гэдэг нэг талаас хүлээн зөвшөөрж байгаа нь бол маш том хүндэтгэлтэй хэлбэр гэсэн үг. Тэгээд ер нь бол яг Монголд очиод нутаг дээр чинь тулалтья гэж байгаа хэлбэр ер нь бол мессежийг олон талаар өгж байна. Тэгэнгүүт нөгөө нэг тэр постныхон доор ингээд манайхаа ингээд чи ялагдчаад бити олон юм яриа те ялагдчих сураа ялагдлаа хүлээн зөвшөөр гихчлэн юм олон комментууд байлаа. Яг нөгөө нэг сүүлийн холимогтлооны фанатууд бол мэдэхгүй гэж магадгүй. За ер нь бол яг холимогтлоонд бол яг бичигдээгүй хууль байдаг. Юу гэхээр аврагын бүсээ алдсан аврагвал даага нэг юм эрэхтэй байдаг бичигдээгүй хууль байдаг. Яг тэрнийхээ дагуу Фабрицио Андрежи бол аврагын бүснийхээ хариутлааныг хийя гэдэг энэ хөрөглийг дуудаад байгаа хэлбэр. Тэгээд тулааны хувьд агуулгын хувьд ч гэсэн нөгөө учиргүй нэг тал шийдэгдэг маш өгөөт тавтай гоё талаан болсон учраас энэ талааныг бол мэдээж хэрэг One Championship холбооны фэнүүд бол одоо бүгдээр үзхийг хүсэж байгаа. Тэгэхээр эх хонд Улаанбаатарт маш том аюунд болно л гэж санагдаж байна.